Сайн байцгаана уу хүн үзэгчтэй. Өнөөдөр манай дефакто ярилцлагаар бид Монгол улсын хөрөнгийн биржийн тухай, ер нь хөрөнгийн зах зээлийн тухай, тэнд байгаа тоглогчдын тухай тодорхой жишээнээр өнөөдрийн байдал ямар байгаа тухай ярих гэж байна. За ингээд манай нэвтрүүлэгт оролцоход бид Omni Capital тууцын дарга Элбэг Баянгийн Пүрсүрэнг урьж ирүүлж байна. Элбэг Баянгийн Пүрсүрэнг Omni Capital банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга. Шинжлэх ухаан технологийн их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр. Америк нэгдсэн улсын Виржиниагийн олон улсын их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус төгссөн. 2012-оос 2014 онд Newcom Mining компанид худалдааны төлөөлөгч, 2014-өөс 2020 онд TS Bond компанийн гүйцэтгэх захирал. 2022 оноос Omni Capital банк бус санхүүгийн байгууллагын удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Хамбогдуул хатан туулгын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эвл амьдралын хэм маягийн эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал аян давтагдсан шүү. За сайн байна уу та? Сайн байна уу, урьж оролцсонд баярлалаа. Танай ингээд одоо хөрөнгөөр баталгаажуулсан үнд цаас гаргаж байгаа. За хоёулын тухай ярив. Ямар үнд цаасын, ямар хугацаатай, тэгээд яагаад гаргаж байгаа гэдэг. Хөрөнгөөр баталгаажсан үнд цаас гэхэд ер нь бол Монгол улсын зах зээл дээр үнд цаасны зах зээл дээр биржийн зах зээл дээр нь шинэлэг ойлголт л доо. Тэгээд бид нар одоо энэ 3 дахь удаа гаргаж байна. Ер нь яг уу Монгол улсад хөрөнгөөр баталгаажсан үнд цаас гэдэг ойлголт маань 2015 оноос хавцаанаас ерөөдөө яригдж явсаар хагаад яг идэвхтэйгээр ерөөдөө зах зээл дээр одоо бий болоод тоглогч нар оролцож ирээд ингэ явж байгаа нь 22 оноос хойш. Тэгээд энд нэг 5-6 банк усуд ерөөдөө идэвхтэй оролцож явж байгаа. Хамгийн идэвхтэй оролцож байгаа хэдийн нэг манай Omni Capital байгаа. Тэгээд хөрөнгөөр баталгаажсан үнд цаас маань одоо бид нар одоо 3 дахь удаа зарлж байна. 22 онд гаргасан, 23 онд гаргасан. Одоо 25 онд гаргасан. Эхний үнд цаас маань хөрөнгөөр баталгаажсан үндснээс 22 онд 4 тэрбумаар гарчихсан. За. 23 онд болохоор 6 тэрбумаар гарчихсан. За. Одоогийнх болохоор 14 тэрбумаар гарч байгаа. За. Тийм юм байгаад байгаа. Тэгэхээр за хоёулаа баталгаажсан талаас нэг талаас нь ярив. За нөгөө талдаа ингээд үнд цаас гэдэг ойлголт бол энэ бол бас янз бүрийн нэртэй байдаг. Бүр тодорхойлсон нэр нь чи бонд ч гэдэг юм уу тийм. Эсвэл ойлголт ч тийм. Та зах зээлээс мөнгө босгоод бид нар одоо 2 жилийн хугацаа, хэдэн жилийн хугацаатай? 2 жил. 2 жилээр. Бүгдээрээ 2 жилээр байсан юу ер нь? Тийм, бүгд 2 жилээр байсан. За тэгээ 2 жилийн хугацаатайгаар жишээл саяхта 19.6% гэж шүү дээ тийм. 19 дээр тийм. 2-оо 19.2. Тэгээ 2 жилийн хугацаанд жилийн 19.2% гэж ярьж байна тийм үү. Тэгэхээр одоо хийсэн мөнгө чинь 20 хэдэн хувиар нэмэх нэ дээ. Бараг 40% шүү тийм ээ. Тэгэхээр энэ чинь айгүй том эрсдэл. Яг гэвэл та тэнд ашиг олно үгүй юу? Энэ мөнгө өгөж таарна тийм ээ. Бонд зөөл учраас. Зах зээлээс ийм зээл авч байгаа. Тэгээд одоо хуучин 3 жилийн өмнө 4, 2 жилийн өмнө 6, одоо 14. Ийм том хэмжээгээр мөнгө гаргана гэдэг яагаад тийм ихтгэл төгсөв вэ? Тэгээд энийг төлж чадна гэдэг дээр. Бидний хувьд бол зүгээр энгийн үгээр тайлбарлахад бол одоо банк ус санхүүгийн зах зээл дээр бол эрсдэлгүй юм байдаг. Эрсдэлгүй юм. Эрсдлээ байнга удирдах чигнэж явдаг. Бид эрсдлийн багтай, хуульчтай, тусгай активын багтай гэдэг. За бидний банк ус санхүүгийн салбарын хугацаа төрсэн зээлийн ерөөхдөө дундаж салбарын дундаж бол 6.7 байгаа. Бидний зээл үү хугацаа хэтэрсэн зээл үү? Хугацаа хэтэрсэн зээл. За, окей. Шагуулчлаараа чанаргүй зээл. Чанаргүй зээл. За. Чанаргүй зээл хэдэн хувь байна? Салбарын дундаж 6.7 байгаа. За. Биднийх болохоор 4.8. Тэгэхээр дайшаа тэр манайх бол салбараас бол 30% багтаа байгаа. За. Тэгэхээр ерөөхдөө бол бидний одоо эргэлтийн хөрөнгөөр баталгаажсан үн цаасаар мөнгө аваад яах гэж байгаа юм бэ те. Бид нар бол яг эргэлтийн хөрөнгөхийн зээл буюу зээлийн үйл ажиллагаа болон тогтмол зардлынхаа үйл ажиллагаанд хэрэглэнэ. Тэгэхээр тэр маань ерөөхдөө цаашаа зээл болол ингээ гараа яваа. 14 тэрбум төгрөг нэмсний дараа танай нийт актив чи хэд болох юм? 100 орчим тэрбум болж байгаа. Актив 102 тэрбум.
одоо ингээд X дээр нэмэх нь 14 болчихсон шүү дээ. Одоо ч тийм үү 14 Манай болоод улирлын нэгдүгээр улирлын тайлан 88 тэрбумын байдлаар хаагдсан. за Яг одоогийн байдлаар ингээд прогрессив хүрээнд бол өсөө явж байгаа. Тэгэхээр тэр маань одоо прогрессор ингээд өсөө явахаар 14 нэмэхээр 110 орчим руу төгөх болов гэж бодож байна. 110 тэрбум төгрөгийн активтай банк ус байгууллага энэ банк ус байгууллагынхаа нийт зах зээл дээр одоо аль зэрэг байр эзэлдэг. Би за яг сайн мэдэхгүй байна. Энэ маань ихэд банк хөдөлж идэг гэж байна. Тэгэхээр эхний нэг 10 орчим байгууллага гэж бодож байна. 10 орчим. 10 дотор хөрөнгөний хэмжээгээр. Тий, тэгэхээр та тэр нэг санхүүгээр бас сургууль сурсан хүмүүс, Америкт мастер хийсэн хүмүүс байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ банк ус санхүүгийн зах зээл банк бус байгууллагууд ингээ санхүүгийн байгууллага байгаад байгаагийн одоо гол шалтгаан нь юу вэ гэдэг дээр та нэг ойлгомжтой хүмүүс тайлбар өгдөө. За Өндөрхүүтэй байдаг. Тэгээд байгаад байдаг, томроод байдаг. Яагаад ингэж байна? тий. Тэгэхээр хүмүүс ингээд нэг банк санхүүгийн байгууллагууд ингээд орж ирчээд ингээд нэг юм ямар нэгэн байдлаар хүчээр бизнесийг хийгээд байгаа юм шиг хүмүүсээс ингээд хүчээр зайлуулгаад байгаа юм шиг. Өндөрхүүгээд ингээд нэг юм ер нь бол юм жоохон сул талууд л одоо юу гэдгийг сөрөг мэдээллүүд бол байгаад байна. Гэхдээ мэдрийн одоо банк санхүүгийн байгууллагуудын одоо салбарыг төлөөлөгчийг зүгээр ингээд би төлөөлөөд ингээд ярихад бол энэ бол эрэлтээр үндэссэн санхүүгийн хэрэгцээ юм аа тийм. Эрэлтээр хэрэгцээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо банкны салбар одоо хурж ажиллаж чадахгүй байгаа. Банкны салбарын шалгуурт хүрэхгүй байгаа. Банкны салбарын одоо сонирхгүй байгаа зээлийн бүтээгдэхүүнүүдээр бид нар илүү төлхөө ажиллаад, уян хатан ажиллаад, түргэн ажиллаад байгаа. Тэгэхээр энд одоо хоёр юм байгаа. Нэг нь банк ус санхүүгийн байгууллага бүгдээрээ зуучлагч институт тийм ээ. Мөнгөтэй тэрийгэ баяжуулах гэсэн хүмүүсийн мөнгийг аваад хэрэгцээтэй бизнесээ хөгжүүлэх гэсэн хүмүүс хэрэгтэй цаг хугацаа хэмжээгээр нь багасаад ингээд өгөөд шин. Тэгэхээр банк ус санхүүгийн байгууллага байгаад энэ томроод байна гэдэг чинь банкны шаардлагыг хангаагүй мөртлөө энд ороо томроод байна гэдэг чинь ямар хэмжээнд энд хэрэгцээ байна вэ гэдгийг харуулад байна тийм үү? Банк гэдэг институт маань бол одоо юу гэдэг нийт одоо санхүүгийн үйлчилгээний юугаа 100% хангаж боломжгүй байдаг байхгүй. Тэр муудаа биш тийм. Тэр бол муудаа биш. Тэр шаардлага нь өндөр байна. Шаардлага нь өндөр байна. Одоо бид нар тухайн үеийн одоо юу гэдэг бүх тэр Монгол улсын иргэн болгоныг үйлчлэх боломж байх. Илүү дүрм журмд юу илүү хавчруулагдсан байгаа. Яг үнэ. Манайх бол одоо жишээлбэл одоо таны заавал байх нөөц тийм байх хэрэгтэй. Бүх хадгаламж төдөө хувийн байх хэрэгтэй гэх юм уу тийм. Банк ус байгууллага дээр энэ шаардлага аль зэрэг их байдаг. Бидний харьцангуй илүү уян хатан илүү шаардлага багасгаад ирж байгаа банкны хүн бол. Тэгэхээр ер нь бол хэрэглэгчдийн тэр шаардлагатай байгаа эрэлт хэрэгцээ тэндээс гарч ирдэг. За бас нэг өөр нэг том шалтгаан байгаа. Том шалтгаан болохоор одоо сүүлийн үед финтек зээл гэж бичил зээлүүдийг барьцаагүй бичил зээлүүдийг одоо монголчууд нь бүгд сайн хэрэглэдэг болсон байна. Тэгэхээр тэр хэсэг бол манай банк ус одоо финтек зээл гэдгийн одоо томд одоо энэ салбарын ард нь байгаа том төлөөлөл нь банк усуд байгаа. Тэр нь яаж явахаар том мэдээлэл хэлэх юм бол Монгол улсад банк усын салбарын 2.6 сая 2.6 сая зээлдэгч байна. Тэрний 88%, 2.3 сая хүн нь 88% нь финтекийн зээлдэгчдэр. Тийм байгаа. Тэгэхээр бол одоо хүмүүсийн нөгөө хуучин бид нар нэг нэгнээс мөнгө зээлээл одоо ах トゥ хамаатан садангаасаа гинти яаралтай болол ингээл ийм санхүүгийн ийм гинти хэрэгцээ болон хурдан түргэн хэрэгцээн дээр бол их зовлонтой байлаа шүү дээ. Тэрийг бол одоо манай банк санхүүгийн салбарын финтек зээл, шуурхай зээл, бичил зээл гэдэг юмараа бид нар гээд нөхөд байгаа байхгүй. Тэгэхээр 2.3 сая хүнд бид нар финтек зээлээр үйлчилж байгаа. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг нэг банк санхүүгийн байгууллагын оршин тогтнож байгаа яг гол шалтгаан эрэлт байгаа маа бид нар үйлчилж чадж байгаа юм гэсэн байна. За салбарын хэмжээнд нийт 2.6 сая зээлдэгч 88% финтекээр буюу гар утсаараа зээл авч шүү дээ. Танай дээр бүх хэрэглэгч чи хэдэн хувь бас ингэж зээл авч болдгийг. Манай дээр бол нэг бараг 90 орчим хувь нь финтек зээл. За тэгэхээр Omni Capital-ийн 90% нь customer хэрэглэгч нарын 90% гар утсаараа финтекээр зээл авч ин гэдэг болбол танах ямар учиртай болохоор танахаас тэгж илүү аваад ямар одоо танах онцлог нэг онцлог биш дунджаас илүү байна гэдэг чинь тийм манай зээлийн судалгаа нь илүү хэмэл оюухан тавьсан байдаг. Ачиж гар ивсэх зурхаа
Одоо нэг хэсэг манай финтекийн салбар маань ирэхэд бол эрх зүйн шаардлагатай ингээд уягдаад заавал биеэр ирээд гар өсгөх зураад ингээд явдаг. Тэгэхээр бидний хувьд бол хамгийн анхдагч одоо цэвэр одоо зайнаас гэдэг тийм хөлбөрүүд дээр явжсэн. Тэгэхээр танай AI based тэр loan одоо тэр тодорхойлт гэж ярьдаг тийм scoring тийм. Энэ ийм тодорхой Монголын application байна уу? Та нар яаж энэ scoring бид нар өөрсдөө AI based хийсэн? Өөрсдөө хийж өөрсдөө Тэгэхээр програма бичсэн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр танай AI програмч кодын дотор нь нөгөө хэрэглэгчдийг үнэлэх хэмжээ тодорхой нэг ийм хэрэглэгчээс хамаараагүй нэг бааз байх ёстой ш. Тэр нь юу вэ? Тодорхой database тэр үндэслэж хийж гарна шүү дээ. Тэгээ тэр нь Монгол банкны зээлийн сангийн тодорхойлт юу эндийтэй холбоотой юу? Үнэлж байгаа одоо тэр индикаторууд нь 60 хэдэн индикатор миллион юмнууд байгаа. За. Тэгэхээр тухайн хүний одоо яг энэ болгоныг дурдахаар бас зарим хүмүүс их offensive санагдаж магадгүй. Гэхдээ яг тухайн хүний одоо нийгэм татгал харилцах танцны хуулиар татж авч байгаа, нийгэм татгал авч байгаа, тийм ээ зээлийн мэдээллийн сангийн авч байгаа. За тэгээ тухайн хүн ямар нийгэм татгал зээлтэй байсан уу юу? Зээлтэй байсан уу? Ямар цалин авч гин, хаана амьдарч гин. Өдөр санхүүгийн ертөнцид байдаг л тоо баримт. Тий, яхаа ер нь бид нар зүгээр яхаа зөв энэ үхэндээ гэж хэлээд нэг нууц хэлэхэд бол бид нар одоо чинь гар утас ямар төрлийн гар утасны үйлдвэрлэлийн системтэй байна гэдэг нь хүртэл бас нэг залуурын нэг систем бас байдаг. За тийм учраас тэр 99.1-т уудсан 70 хүртэл сая төгрөгийн зээл өгье гэдэг байгаа чинь тийм учиртай байж тээ. Ер нь угаасаа энэ чи хиндч нууц биш. Зан тоонууд шүү тий. Тухайн хүний тэр чинь нөгөө behavior буюу нөгөө зан үйлийнх нь эдийн засгийн тухай яриад шүү дээ тий. Тэр хүн чивэл хүмүүсийн зан үед үйл хөдлөл чинь тэр хүний орлого зарлага мөнгө төгрөгтэйгээ холбоотой шүү дээ. Хүссэн хүсээгүй холбоотой. Худалдаж авах чадвар нь холбоотой. Худалдаж авах шийдвэр гаргаж байгаа нь холбоотой тий. Энэ бүхнийг тооцсон AI-гаар суурилсан тийм зээлийн тодорхойлогч дүнг оноо өгж байгааг гаргачих тийм биш үү? Ямар хугацаагаар илүү хурдан. Зээл одоо ямар хугацаагаар авч явах вэ? 30 хоног, 15 хоног, 30 хоног гэсэн тийм сонголтууд15 байгаа. ба 30 хоног. За ямар зээлтэй хүүдээ байх вэ? За нөгөө нэг санхүү зохицуулах хороноос бид нар чинь хүү гэж болдгоо шимтгэл гэж үздэг. Тэгээд 4-6% дундаж сарын шимтгэл гэж нэрлэдэг тийм шимтгэл гэж хүү гэж нэрлэхгүй. За тэгээд 4-6%. Гэхдээ тэгээд одоо хүнд яг нөгөө нэг хамаатнуудаа очихгүйгаа тэгээд алдах алиалталд эрсдэлтэй шүү дээ. Энэ зах зээл дээр энэ гурван юм байгаа. Банкуд байна. Банкуд санхүүгийн зах зээл дараа нь ломбард гэж нэг ойлголт байна шүү тийм үү? Италийн тэр санаанаас гарсан. Тэгэхээр зэрэгүүд мөнгөний шаардлага аль нэг газар нь очиж авах хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тэгсэн мөртөө мөнгө авсан ч гэсэн тэр тодорхой аль талаа эрсдэлгүй байхгүй бол та энэ талдаа жишээлбэл та энэ талдаа бас айгүй ийм өндөр үнээр мөнгө босгосон хүн чинь. Наацгаар энийхээ сэйлэг өгөх хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тийм учраас та жишээлбэл одоо энэ Монгол улсад санхүүгийн зах зээлээр бий болж байгаа хөрөнгөөр баталгаажсан гэсэн үг гарч ирж байгаа. За энэ ямар учиртай? Ямар хөрөнгөөр баталгаажуулж байгаа? Omni Asset 2 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас. Жилийн 19.2% өнгөөчтэй 24 сарын хугацаатай 100 мянган төгрөгийн нэрлсэн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа 6 дугаар сарын 25-ны өдөр. Арилжааг шинжлэгдсэн Apex Traders 2 тэг аппликейшнаар хөрөнгөөр баталгаажсан гэдэг үгийг би түрүүн бас нэг дутуу тайлбарлчих шиг болоод илүү тайлбарлалмаас асуусан баярлалаа. За ер нь яаж ажилддаг юм бэ? Юу байдаг юм бэ гэдгийг ер нь би нэг яг хуу сайхан тайлбарлчих юм санагдаад байдаг. Тэр яг хуу ер нь бол нэг ингэсэн байлээ л дээ. Америкийн нэгдсэн улсад 1970-аад оны үед Asset Backed Security ABS гэдэг нэрээр гарсан. Тэгээ тухайн нөхдүүд ингэдэг яасан бэ гэхээр ингээд олон төрлийн моргжийн зээлүүд ингээд тэр үед чинь нөгөө baby boomers-ийн үед их олон юм айлууд моргжийн зээлүүд аваад ингээд их олон зээлүүд ингээд багцлаад байсан. Тэгэд банкирууд нь яасан бэ гэхээр зээлүүдийг бүгдийг нь багцлж аваад тэр чинь ирээдүйд болох орлого байгаад байна шүү дээ. Ирээдүйд болох орлогыг банкуд ингээ багцлж аваад за 100 зээлийг ингэж багцлж урж ирээд ингэж аваад тэр ирээдүйд орох орлогыг хөрөнгөний бичгээр үнэцээс болоо гаргачихж байгаа.
За эндээс мөнгө орж ирээд хүүн төлөгдөөд үндсэн зээл нь төлөгдөх нь тодорхой учраас энийг барьцаалаад надад зээл болгооч. Би дараагийн үйл ажиллагаа хийх юм байна гэсэн. Тэрнтэй адилхан. Тэгэхээр яг л ийм ойлголтыг Монголд үдээ одоо хөрөнгө баталгаажсан үндэстнэд оролцогч нар бид нар одоо нэвтрүүлээ явж байгаа. Тэгэхээр одоо яг хүмүүсийн бас эрсдлийн ингэж хараасаа ийм үйл явдал болдсон шүү гэдэг ингэж нэг сайхан тайлбармаар байгаа. Тэгэхээр ингэж байгаа гэхээр Omni Capital гэдэг нэг юм байгууллага байгаа. Энэ дотор одоо нийт одоо нэвтрүүлгийн байдлаар 88 тэрбум одоо хөрөнгөтэй. Тэгээ зээл нь одоо 60-аад байгаа байхгүй 67 тэрбум байхгүй. Тэгвэл 67 тэрбумаас нь 20 тэрбумын сайн зээлүүдийн хагцлаад тусад нь гаргаад Omni Asset 2 TZK гэх тусгай зориулалттай компани гэж тусад нь гаргачихж байгаа. Тэгээ тусад нь нэг компани гаргаж ирээд энэ дээр тухайн тэр 20 тэрбумын зээлийн багцыг сайн зээлүүдийн багцыг нэг багцлаад энэ компанид өгч байгаа. Баг бүх зээлийнхаа нийт багцынхаа 3.1% тийм 3.1-ээр нэг энд ингээд авчираад цайны багцсан учраас гэж цайны багцлаад ингээд өгчдөг. Аудитын байгууллагаар зээлийн шалгуулж байгаа. Хуулийн байгууллагаар хуулийн төгөлд хэлгүүлж байгаа. За брокер бол хажуу талд тэр нэг хөндлөнгийн байгууллага учраас тэр нөхцөл үйл ажиллагаа бүгдийг нь зааж байгаа. Хөрөнгөний биржээр орох бүх процессыг явуулж байгаа. Underwriter ч юм бас орж ирнэ. Тэгээ хамгийн сонирхолтой нь болохоор энэ дээр 3 дахь хөрөнгө удирдагч этгээгээд тусдаа өөр хүмүүс ороод ирдэг. За. Өөр хүмүүс орж ирээд тусгай зориулалттай компани гэдгийг өөр хүн удирддаг. Vehicles тийм Special Purpose Vehicles гэдэг SPV гэж гаргах нь шүү дээ. За SPV-ийн гаргаад тэр өндлөнгийн хүмүүс удирдаад за эндээс одоо ингээд энэ дээр ингээд үн цаас гаргаад эндээс мөнгө аваад Omni Capital руу өгчөрнө шүү дээ. Omni Capital руу өгчөөд тэрийг удирдаа суучдаг. Тэнгүүт нөгөө зээл төлөлт орж ирээд юмнууд орж ирнэ дээ. Орлого нь ороод ирэнгүүт за энэ бол хөрөнгө оруулагч нарын хүү. За энэ бол та нарын ашиг, та нарын эргэлтийн хөрөнгө. Энийг англи. Тэгээ энийг манай санхүүгийн зохицуулах хорооны дүрм журмын дагуу, хууль журмын дагуу ийм бүтэц гаргаж ягаад тэгээд танай зөвшөөрлөг өгсөн биш. Тэглүү яах вэ? Тэгээд санхүү зохицуулахаараа өгнө. Тэгээд авж байгаа хүмүүсийн эрх ашиг хамгаалахын тулд яг ийм маягаар юм хийдэг юм зохицуулдаг удирдах хөндлөнгийн 3 байгууллага авчиж байгаа. Хөндлөнгөө удирдагч компани, аудитинг компани, хуулийн компани, тэгээд ÜЦК нэм дээрээс орж. Түрүү тэр өмнө 2 удаа босгоход 4 тэрбум, 8, 6 тэрбумаар ингээ босгоход ямар нэг асуудал гарсан. Төлбөртэй холбоотой. Бид нар эхний хибүүцийг бүрэн төлөө дууссан. Хоёр дахь хибүүцээ 50% төлсөн, 50% төлнө. Хуваарийн дагуу. Тэгээд тэр бас барьцаа юу хөрөнгөөр баталгаажсан буюу цаана хөрөнгө нь юу вэ гэхээр зээлийн багцыг барьцаалаа явчихдаг. Тэгэхээр зээлийн багц ингээд за зарим төлөгдөхгүй асуудал болоод ирэх бол одоо энэ дотор нэг хэдэн баха алимнууд хийсэн байж тээ. Алимнууд тэгээд нэг хоёр алим нь одоо ингээд муудаад ч юм уу жоохон гарч байгаад ирэх юм бол Omni Capital яадгүй гэхээр зүгээр шинэ алим хөсөлөт өгчдөг. За таны энэ зээлч болохгүй байгаа даа. Хөндлөгийн этгээч удирдах байгаа шүү дээ. Тэнгүүд за таны энэ зээл чинь болохгүй байна. Таны энэ хөрөнгө чинь та баталгаа гаргаад өгсөн энэ хөрөнгө чинь болохгүй. Тэгэхээр таашаа 14 тэрбумыг 2 жилийн хугацаагаар нэмж гаргаад тэгээ энэ олсон мөнгийг дахиад тодорхой чивэл зээлийн төрөлжих гэж байна уу? Жишээлбэл та тодорхой ийм сегментд илүү ажиллана гэсэн тийм бодол байд юм уу? Төрөлдсөн юм байд юм уу? Мэддэг чадвараас хамаарат танад тодорхой экспертиз байж магадгүй шүү дээ. Тэрэн дээр яг уу бид нар яг бидний үндсэн одоо зээлийн багцын ихэнх хэсэг нь болохоор юу вэ? Автомашины зээл үүдэг. Хоёр дахь том хэсэг нь болохоор финтек зээл төрөний олон хүнд үйлчилдэг. Дараа нь бизнесийн зээлүүд байдаг. Тэгээ хэрэглээний зээлүүд байдаг. 60 орчим хувь нь авто зээл, 20% нь финтек зээлүүд. Тиймэрхүү яг тэр тухайн байгууллагын портфолиогийн дагуу л ерөөд адилхан зарцуулагдал. За хоёул автомашины зах зээлийг ярил л да. Энэ бол банкуд болохоор зэрэг шинэ машинууд маш хурдан зээл олгох чинь тий. Танаас хямдхан баг. Тэр маань бол маш өөр систем шүү дээ. Хүмүүс мэддэггүй болохоос биш одоо чинь бид нар Toyota-гаас машин худалдаж авахд Mercedes-Benz-ээс худалдаж авахд 1.2, 1.3, 1.1 зарим бүр 1% ч гэсэн хөгжилж явж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд их тийм 1% их усүр 1.3 их усүр байхгүй шүү. Тий. Байхгүй шүү. Тэгэхээр тэр маань бол цаанаас бүр Mercedes-Benz Finance
Toyota Finance гэдэг компаниас орж ирж байгаа. Орж ирж байгаа мөнгө нь учраас арахын тулд гэтэл манайх нөгөө хүн амынхаа орлогынхаа хэмжээгээр үзэхээр хүн амын чинь баг 80%. За хүн амын 3.1 нь ядуу гэж үзэж байгаа. За тэгэд үлдснээс нь одоо 50% нь 20% нь баян байгаа. Энэ 50% нь биш үү тий? 50%-ээс дотроос хүн болгон шинэ машин авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр Монголд бол орж ирж байгаа машинуудын ихэнх нь second hand буюу хэрэглэсэн, ашигласан машин, ялангуяа Prius Японоос орж ирж байгаа. The fact тий? Одоо тодорхой хугацааны дараа буруу өрүүлтэй машин оруулахгүй 10 жилээс ахмад машин оруулахгүй гэж ярьж байгаа тий? Тэр нь одоо баг одоо эхэлж байгаа байх шүү. Тийм үү? Яг батлагдсан байгаа юм байна. 10 жилээс тий. Тэрийг нэг дөрвөн биш нэг хууль мөл гаргаж зохицуулахгүй л бол тэгээд чинь Prius гэдэг машин чинь яасан ч айхтар машин тийм хуучин балиж гэсэн яг Монголынхаа хэрэгцээг тэгдэг. Юу вэ? Хой талд нь мал ачсан явж байгаа байхгүй тийм. Ер нь бол бүх төрлийн хэрэгцээг бүрэн хангаад. Тэгэхээр ийм нөхцөл байдалд second hand used car одоо Prius ялангуяа энэ хандлагыг та яаж харж байгаа? Энийг өснө гэж хандаж байна уу? Буюу энэ 16 тэрбум босгосныхаа дараа 14 тэрбум босгосны дараа тодорхой Prius төгөх юм уу, энд төгөх юм уу гэсэн тийм бодлого байдаг. Гэхдээ одоо яг Prius төгөн ингээд тэр бол хэрэглэгчийн сонголтын асуудал бид нар тэр хэрэглэгчийн сонголтын асуудлыг бид нар ингэж гэхдээ зарим машин чинь эдлэгээ нудаан зарим нь баталгаатай байгаа шүү. Тэрэн дээр төрөлж өгөө юм байна тийм. Машин second hand. Тэгвэл миний санхүүгийн талаас их орно ингээ харах юм бол манай энэ банкны нэг үйлчлэгээнүүд чинь хэрэглэн дээр яваад байгаа. Үйлдвэрлэл дээр явахгүй шинэ аж үйлдвэрийг бий болгох. Тэгээд шинэ үйлдвэрт нэг арайч үнийг шинэ хийж байгаа хүнд зээл өгсөн үү? Өгснийхөө маргаашаас үгээ тосоод хэлж байгаа байх. Сарын дараа авах жишээ тийм. Тэгэхээр энэ бүхнийг одоо хизээ яаж өөрчлөх юм болоо та энийг яаж харж? Яг улсын зүгээс саяхан нэг одоо нэг журам гаргалаа шүү дээ. Та сонссон баг. Банк ус санхүүгийн байгууллагууд дээр хэрэглээний зээлийг танаа тий. Өөр орлогын харьцаа 60-40 болгоо. 60-40 болгоо хэрэглээний зээлийг хангаа. Мөн банк усуудын их усүрийн харьцаанууд нь их усүрүүд нь бүгд харьцаад байдаг. Их усүрийн харьцаанууд нь бүгдийг багасгацсан. Тийм үйл явдал болоод байгаа. Тэгэхээр яг тэд нар би яаж харж байгаа гэхээр яг иргэд ер нь бол хит хэрэглээ өндөртэй байгаа тийм. Зээлийн үр дарамт өндөртэй байгаа тийм. Хэрэглээ өндөртэй байгаа тийм. Энэ автомашин чинь бол маш их байгаа тийм. Тэ. Зээлээр маш их бодлож байгаа тийм. Ховын одын тансаг хэрэглээр маш байгаа тийм. Тэгэхээр энийхэн ерөөдөө багасгах. Тэгэхээр энэ дээр би нэг шүүмжлэлтэй хандж байгаа юм нь болохоор манайхан төрийн зүгээс хэтэрхий жоох механик яваад байгаа. Хэрэглээ ихтэй тэгвэл банк усынхан энэ их усрыг багасгах. Их усрыг багасгах. Энийг ингэ явуучих. Гэт ингэ яваад байдаг. Тэг яг үндсэн саад санаа нь болохоор хэрэглээний зээлүүд танаад бизнесийн зээлүүд дэмжих маягтай болох гэдэг. Уул нь бол. Гэтэл тэр маань ирэхэд их механик хэлбэрээр хийгээд байгаа учраас механик хэлбэрээр яваад учраас ямар сөрөг үр дагавар гарч ийн гэхээр их усрын зардал бид нар дээр их усрын зардал өндөр болчихж байгаа юм. Тэгэхээр бид нар чи хуучин бол нэг 17-аас 18% их усрыг татдаг байсан бол одоо нэг 20 руу орох гэдэг шүү дээ. 19, 20, 21 гэх мэтийн тиймэрхүү байдалтай байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр маань ирэхэд хөө өндөртэй болоод хүмүүс яг зээлийн хэрэгцээх багасаад хэрэглээний зээлийг бол авахд одоо автомашин авах тийм үү энгийн хэрэглээ хэрэглэхэд бол хүмүүс нэлээд хүндрэлтэй болчихлоо л доо. Банк санхүү зах зээл бол нэлээд одоо юу гэдэг их усрын дутагдaltaй байдалтай байгаа даа. За та их чухал зүйлийг хэлж байна л да. Банк ус санхүүгийн байгууллагуудын зээл яагаад өндөр байдаг вэ гэвэл их усүр нь өөрөө 20 хэдэн хувь тий. Танай 2 жилийг амлж 2 жилийн баталгаа өгчээд бараг 20% ших байна шүү дээ. Бонд гаргаж байгаа. Гэтэл өөр их усүр бол бүр үнэтэй байх нь шүү дээ. Буюу одоо өөрөө бол сарын бараг 2.5 3% ших их усүрээс аваад 4-өөр өгж байгаа гэж тийм. Маржин хайцсангүй бага байна гэсэн үг л дээ. Тий. Тэгэхээр энэ бүхэн чинь ер нь ирээдүгийг яаж харж байгаа? Яагаад ер нь бол чинь яг үнэ 40 одоо ийм өндөр хүүтэйгээр хэрэглээний зээл байгаа юм унаад ирэх гэсэн. Үйлдвэрийн зээл биш шүү дээ. Үйлдвэрийн зээл юм бүтээх зээлийг банкнаас аваад 15% гэдэг
15%-тэй бизнес хийснээс ер нь бараг хийгээгүй дээр шахуулахгүй дээ шүү. Тэгэхээр ийм нөхцөл байдал дотор яхад макро ярихад бол яаж хаашаа гармаар юм бэ улсын хэмжээнд. Одоо яаж бид нар энийг хүүсвэрээ санхүүгийнхаа хүүсвэрийг багасгах хэрэгтэй юм бэ гэдгийг яаж харж байна та. Би үл ингэж Монгол улсын энэ байгаа байдлыг ингээд яхад энэ Монгол улс гэхэд Монгол одоо ингээд мөнгөний ийм одоо пүүл байгаа байхгүй. Мөнгөний пүүл маань ерөнхийдөө бол дутагдaltaй байна гэж үздэг байхгүй. Мөнгөний пүүл маань яагаад дутагдaltaй байна гэхээр зөрүүлээд гадна талд байгаа валюттай ингээд айгүй сайн солилцож явах хэрэгтэй. Голын урсгалаар бол ингээд бие биентэйгээ тэндээс урсаад ингээд урсаа явж идэг. Тэнгүүт нэг тал руу жоохон урсаад идэг, нөгөө тал руу их урсаад идэг. Тийм асуудалтай байгаа учраас манайх ингээд. Тэгэхээр энэ маань ханшийн асуудал үүсгэж байгаа. Одоо зээлийн их усрын асуудал байгаа даа. Тэгээд бид нэр өөрсдөө бас их найдваргүй. Монгол улсаа бэлж ш. Монгол улсад бид нар өөрсдөө их найдвар байгаа тийм. Макросагон байгууллагын хүрээнд ерөөдөө зээлжих зэрэглэлээр бол бас өндөр болж чадахгүй. Хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаа тийм. Тэгэхээр яг хуу биений нэг шүүмжлэлтэй байгаад байгаа одоо нэг асуудал бол гадны банкыг оруулж ирээсэй. Энэ асуудлыг одоо бид нар одоо 20 жил ярьж уу. Тий. Одоо та илүү сайн мэдчихэж байгаа 20 жил ярьж байгаа шиг бол. Гадны их усруудыг оруулж ирээд эвтэйхэн зохицуулаад манайхан болохоор нэг үндэсний аюулгүй байдал одоо бид нар гадны одоо хүнд зээлтэй өртөө болчихно. Үндэсний аюулгүй байдалд халтчихна. Одоо бараг төр засагтаа нөлөөлчин гэдэг. Тэрийг бол жоохон эвтэйхэн зохицуулалтаар явчих болно. Хөрөнгө оруулалтын зээлийг гаргаж болно. Юу гэдэг. Гадны зөвхөн банкуд зээл олох гэж болно. Тэгээ гадны банкны хувьд бол чивэд Монголын банкуудыг гадаадын хүн эзэмшдэг бол байгаа тэр биш. Гадны банк гэдэг чинь үнэхээр гадны том коммерцийн банк Монголд орж ирээд чивэд тэгээ орж ирэх зэрэг хятадын банкыг оруулахгүй, тэрний банкыг оруулахгүй гэдэг шүү дээ тийм. Тэгээд гадны банк өгөх гадныхаа их усвэр нь хямдхан орж ирж байгаа. Тэрийг энд бүртгүүлэхгүй байгаа учраас тэд нэр одоо яаж юм гэхээр Монголын гадны банкны шаардлагыг хангадаг компаниуд гаднаас шууд авчаад байгаа байхгүй. Тийм учраас Монгол улсын гадаад дөр 36 тэрбум доллар, тэрний зөвхөн 8 тэрбум засгийн газрын 28 тэрбум компаниудын өрөө шүү дээ. Тэгээд де факто Монголын том компаниуд нь, чаддаг компаниуд нь, шаардлагын хангадаг компаниуд нь тэртээ зэрэг гадаадаас хөрөнгө авч байгаа учраас гадаадын банкыг оруулахаа гэж. Гэтэл оруулъя гэтэл нэг асуудал байна. За. Нэг өглөө босохоор төрийн солигдчихдэг. Маргааш өглөө босохоор бодлогын солигдчихдэг. Тийм нөхцөлд ер нь яйдаа гэдэг ингээд юу банк компаниуд чинь зогтоод байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд хувийн зүйл та таны хувьд одоо гадны банк оруулах нь зөв гэж боддгоо дэмждэггүй та. Оруулж ирвэл ямар хөлбөд глобальны ертөнцид глобальны мөнгөний урсгал тэртээ дэргүй амьдарч байгаа. Тийм. Бид нар ингээл хилээс таваад гадны мөнгөний шин уур амьсгал орж байгаа байхгүй. Энэ асуулт нь энд орох уугүй юу гэдэг асуудал биш байхгүй. Яг үнэ. Бид тэр усанд нь орцсон байхгүй. Ганцхан тэрийг харин аль зэрэг ойрхон болохгүй, хямдхан болохгүй гэдэг дээр гадаадын банкыг ярьж байгаа болохоос тэртээ дөрөв бидний хэрэгжилж байгаа юм хараа. Та хоёр тэр одоо ингээд өмссөн хувьцанд хэрэгжилж байгаа Монгол юм байхгүй ш. Тийм ээ. Тэгэхээр банк чи яагаад тийм байж болохгүй гэж. Тийм учраас бид нар ийм нээлттэй системд ингээд энд бол сэтгэл зүйн хувь бэлэн биш бай. Нэг нөгөөх нь энэ дээр тоглож байгаа ингээд дургуйцуулж байгаа ийм тэгж байгаа улс төрд илүү ашиг хонж олох гэсэн тийм хүмүүсийн тоо их болж байна. Тэгээ энэ бүхнээс болоод гадны банк орж ирэх нь гадны банк орж ирэхээс өмнө гадаадын хөрөнгө оруулалтууд гадны компаниуд олон байх хэрэгтэй. Тэр чинь олон биш шүү дээ. Цөөрөөд орж ирснийг нь дээрэмдэж байна. Тэгээд газар мазрын дээрэмдсэн хүмүүс нь одоо баатар хүн шиг яваал байх юм. Хууль журам үйлчлэхгүй байна. Тэгээ ийм нөхцөл байдал тэгээд гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирэх хэрэгтэй. Тэрийг дахиад гадаадын банк орж ирдэг болохоос Монголын зах зээл дээр тэгээд энэ 60% нь хэрэглээнийхэн зээл дээр нэг хэдхэн монгол хүний тэр амбицийг яах гэж дарах гэж гадны банк орж ирэхгүй л дээ. Тэгэхээр миний хувьд бол гадны банк орж ирэхгүй Монгол улсад арай л тэрхүү удаж удаалах маш халагдсан боломж байгаа юм болов уу гэж бодож байна. Харин тий орж ирэх гихтэй зэрэг сая ярьсан нөхцөл байна л да. Тэгээ ер нь бол улс хоронгийн түрүү та ингээд улсыг сав гэж ярих юм бол гадаадаас орж ирж байгаа мөнгө бол гадаадын хөрөнгө оруулалт. Нэг тийм ээ. За нөгөөх нь болохоор зэрэг нөгөө энэ худалдааны. Тий банах худалдаа гадагшаа худалдаа хийгээд бидний зарж байгаа юм авж байгаа юмнаас илүү байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар тийм биш шүү дээ.
бид нар ингээд нэг нүүрснээсээ хамаарад үнээс нь хамаараа заримдаа бид нар 100% импортын орн. Өөрөөсөө бид арай чи хүнсэл хангаж байна. Тэгж байна. Тэгэхээр бусад бүх хэрэглээг авж байгаа улс орнд бол тэгээ хамгийн гол нь бид нар тансхаг хэрэглээгээ сурцсан, зээлж байгаа хэрэглэдэг сурцсан байхгүй. Тийм учраас бид нар энэ гадаад худалдааныхаа балансыг барих гэдэг дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь дэлхий дээр зарах хоёр хөршийг дамжаад зарчих тийм бүтээгдэхүүн юу вэ гэдэг дээр анхаарах. Тэр нь одоо IT ч юм уу, одоо энэ AI ч юм уу тий. Одоо жишээлбэл сая тэр Монгол Z гэдэг тэр залуучууд чинь тэр e-спортод ороод гэлзэлчиж шин. Хүүгээ хамтлаг гадаадд тоглоод мөнгө хийж ш. Тэр чинь манай импортчууд тэр чинь экспорт юм шүү дээ. Мөнгө орж иж байгааг нь экспорт гэж байгаа шүү дээ. Гэх мэтэр ийм нээлттэй далайн уруу гарахад л сэтгэл зүйн хувь бүгдээрээ бэлэн байх. Монгол гэдэг нэг жоохон юм жижиг намгаасаа том далайг бодож ажиллах хэрэгтэй юм уу гэж. Тийм үү. Миний хувьд бол Монгол улс хөгжих ялангуяа эдийн засгийн хүрээнд ингээ яахын тулд за үндсэн дэд үтс цайг байх чухал хэрэгтэй. Одоо харин чухал нь бидний асуудал нь болохоор бидний боловсрол толгойд байгаа юм байна. Аялал жуулчлал байна. Тийм бид нарыг ер нь бол энэ бүхэн тохирсон боловсролын нэг тэр хэмжээгээр боловсролсон хүмүүс нь боловсролынхаа хэмжээгээр мөнгөтэй орлоготой байх. Тэр нь байхгүй байгаад гашгаа явчихж шээ. За та бүхэн ингээд Монгол улсын макро эдийн засгийн тухай илүү ярьлаа. Тэгэхээр сонирн байгаа. Яагаад гэвэл одоо би бол онлайн хүн тийм ном уншиж байгаад ингээ хараад ярьдаг хүн. Та болохоор өдөр тутам яг энэ зах зээл дээр ажиллаад хитэн төгрөгөөр яаж мөнгө босгох вэ? Тэрийг яаж ашиглах вэ? Ажиллаж байгаа тийм хамт олонны одоо тэргүүн биш үү тийм ээ. Тийм учраас их бодиттой яриа болдог. Тэгээд та бүхний одоо тэр үн цаасаар одоо баталгаажуулсан хөрөнгө шинээр босгож байгаад амжилт хүсье. Тэгээд хамгийн гол нь энэ бүх өөрийнхөө тэрийг баталгаажуулна гэдэг нь бүх өөрийнхөө активийнхаа зөвхөн 30% тусгай байрлуулж хагаад тэрийн тусдаа компаниуд төрдөж байгаад ингэж хийж байгаа учраас илүү найдвартай юм байна гэж харж байна. Найдвартай юм аа. Баярлалаа. Ярилцсан сайхан байлаа. За хүнд үзэгчтэй өнөөдөр манай Defacto нэвтрүүлгийн зочноор энэ Omni Capital гэдэг одоо энэ хөрөнгөөр баталгаажсан үн цаас гаргаж байгаа компани туузын дарга продюсер оролцлоо. Баярлалаа. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах, үзэмжид харуулц. Цэвэр агаар, тав тухтай орчин. Тансаг, давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тав дугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment